Монгол Улсын засгийн газраас 26 оныг боловсролын дэмжих жил болгон зарлалтад олгодуулж, Улсын хурлын байнгын орооны Монгол Улсын засгийн газар чиглэл өгөх тухай 4 чиглэл бүхий 31 залт бүхий тогтоолыг 25 оны 11 сарын 25-ны өдөр баталсан. За энэ хүрээнд Монгол Улсын засгийн газар бас эмхлэн зохион байгуулагдаж, Монгол Улсын засгийн газараас Монгол хүүхдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье. Монгол хүүхдийн ур чадрын хоцрогдлоос чөлөөлье гэдэг энэ бодлогыг засгийн газараар батлуулж, за мөн сая улсын хурлаар батлагдсан 27 оны улсын хөгжлийн төлөвлөгөөнд энэ төлөвлөгөө маань орсон байгаа. За яг энэ төлөвлөгөөний дагуу ерөнхийдөө бол энэ засгийн газараас засгийн газар чиглэл өгсөн энэ тогтоолын бүх залтууд нь бол энэ төлөвлөгөөнд заалт бүрээр орсон байгаа. За энийг би улсын хурал дахь улс төрийн намын бүлэг, Монгол Ардын намын бүлэг, Арчсан намын бүлэг, хүн намын зөвлөлд бас танилцуулсан учраас өнөөдрийн хийх гэж байгаа энэ танилцуулгыг бас товчлоё гэж бас бодож байна. Тэгээ бүх гишүүдэд бас дэлгэрэнгүй танилцуулгыг бас үргэлжлүүлсэн байж байгаа. За мэдээж засгийн газар чиглэл өгөх тухай энэ тогтоол бол сургуулийн өмнөх боловсрол, мэрэгжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын боловсрол, за насан туршийн боловсролын төвшөнд хийгдэх ёстой ажлуудыг бас чиглэлүүд өгөгдсөн. За сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чиглэлээр бол мэдээж чанар хүртээмжийн асуудал, тэгээ засгийн газараас хэрэгжүүлэх Монгол хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх энэ бодлогын хүрээнд бол гэрте орхин сургууль хамгийн сайн сургууль гэсэн энэ бодлогыг дэвшүүлж, за сум дундын 200-аас доош хүүхэдтэй байгаа сургуулиудыг бид нар шинжилэн зохион байгуул, сум дундын 200-аас доош хүүхэдтэй сургуулиудыг 9 жилийн тогтолцоо, за сум дунд ахлах сургуулиудыг зохион байгуулах, за аймагуд дээр Кембрижийн тогтолцоотой ахлах сургууль, за бүс дээр Кембрижийн тогтолцоотой ахлах сургууль, Улаанбаатар хотод бол 3000-аас дээш хүүхэдтэй байгаа 3800 сургуулиудыг бас шинжилэн зохион байгуулж, нэг бүлэгт 35 хүүхэдээс дээшгүй байхаар зохион байгуулахын тулд хотхны бага сургуулиудыг зохион байгуулах, төрөлцсөн ахлах сургуулиудыг зохион байгуулахаас энэ ажлуудыг бас хийж байна. За гэрте орхин сургууль хамгийн сайн сургуулийг хийх энэ бодлогын хүрээнд бол бид нар 6 шинжилтийг харж байгаа. Энэ 6 шинжилтийн хүрээнд энэ засгийн газараас өгөх чиглэлээр бас энэ 6 чиглэлүүдийг бас нэг үрчлэн оруулсан байгаад бас би талархаж байна. Энэ бол хөтөлбөрийн шинжилэл, за багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлого, за хүүхдүүдийн хувьсах зардал, за мөн үнэлгээний тогтолцоо, за тавд нь бол сургууль цэцэрлэгийн менежментийг сайжруулах, за эцэст нь бол боловсролын салбарын дижитал шилжилтүүдийг хийх энэ 6 ажил, томоохон бодлогын ажлуудыг бас хийхээр төлөвлөгдсөн байж байгаа. За мөн англи хэлийг бас 5 дугаар ангиас заасан байсны 3 дугаар ангиас заадаг энэ тогтолцоонд бас бид нар шилжсэн. За энэний бэлтгэл ажлуудыг бас бид нар хийж байна. За хүртээмжийн хувьд бол мэдээж хамгийн чухал асуудал байгаа. Тэгэхээр бид нар Улаанбаатар хотод өндөр ачаалттай сургуулиудыг өөрчлөн зохион байгуулах асуудлуудыг бас хийж, за улсын хурлын гишүүн гал одрахаар ахлуулсан ажлын хэсэгтээ бас хамтарч ажиллаж, судалгаагаар бол 108 сургууль 95 цэцэрлэгийг 30 он хүртэл өргөдгөх, барих шинэ тооцоонууд гарсан. За энийг бид нар Азийн хөгжлийн банк, за Дэлхийн банкны өнгөлтөө зээл болон төрийн хувийн түншлэлээр зохион байгуулахаар ажиллаж байна. За мэргэжлийн болон техникийн боловсролын хувьд бол бас өнгөрсөн сард бид нар энэ Монголын томоохон аж ахуй нэгж худалдаа ажилтнуудын танхимтай бас хамтран ажиллах санамж бичгүүдийг зурулсан. За энэ санамж бичгт бол сургалтын байгууллагууд хувийн хвшилтэд түншилж ажиллаж хамтарсан сургалт зохион байгуулах, суралцсангаа ажиллах, ажиллангаа суралцах, за сургалтын хөтөлбөр боловсруулах, судалгаа их, үйлдвэрлэлийн орчинд хосмог ажлын байрны сургалт зохион байгуулах, дэд үтц хэрэгтэн тоног төхөөрөмжийг шинжлэх ажлууд бас хийгдэж байна. За мөн удахгүй сайн Азийн хөгжлийн банкны 20 сая долларын хөнгөлөлтөө зээлээр бид нар хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа завгар коллежуудыг төрөлжүүлж, за мөн энэгээр сургалт судалгаа үйлдвэрлэлийн чиглэлийн сургалтын баазуудыг барьж байгуулах ажлуудыг бас хийхээр зорж байна. За мөн олон улсын JICA байгууллагын бусдгуу тусламжийн өрөөнөр КОСОН хөтөлбөр хэрэгжүүлэх ажлуудыг коллежийн дундын дадлах сургалтын бааз барьж ажиллах хэсэг энд бас чиглүүлнэ гэж харж байна. За дээд боловсролын
хүрээнд бол одоо биднээс томоохон дээд боловсролын шинжилгээг бас хэрэгжүүлнэ. Манай дээд боловсролын тухай хууль бол маш сайн хууль гарсан. За харамсалтай нь бол одоо өнгөрсөн хугацаанд бол дээд боловсролын хуулийг бид нар бүрэн хэрэгжүүлж чадсангүй. За энэ хуулийнхаа дөнгөж одоо хуулиар олгогдож байгаа томоохон энэ боломжуудын 30%-ийг л одоо ашиглаж байгаа гэж ойлгож байгаа. Ингээд цаашдаа бол бид нар холбогдох журамд өөрчлөлт оруулж Монгол улсад одоо чанартай дээд боловсрол буюу 29 сургууль, за бусд нь бол коллежийн тогтолцоон шилжүүлэх энэ ажлыг олон улсын одоо Times Higher Education одоо зэрэглэл тогтоодог энэ байгууллагуудтай хамтарч ажиллаж, за одоо хөдөлмөрийн зах зээл боловсролын одоо салбарын уялдааг хангах чиглэлээр одоо хөдөлмөрийн зах зээлийг холбосон их хөгжлийн одоо платформуудыг бас боловсруулж энэ намар ихэд одоо бид нар бэлэн болохоор ажиллаж байна. За мөн боловсролын зээлийн сангийг одоо хөгжлийн сан болох ажлыг одоо бид нар улсын засгийн газрын хуралдаанаар бас танилцуулсан байгаа. За өнгөрсөн хугацаанд энэ боловсролын зээлийн сан дээр үүссэн асуудлууд дээр бид нар нэг мөр цэг тавих, за ингээд боловсролын зээлийн сан хөгжлийн сан болгож суралцагчдын гэрээг дүгнэх, за зээлийн эргэн төлөлтийн хугацаа төлөвлөгөө бодиттой тооцох, гэрээний үүргээ биелүүлсэн суралцагчдын асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусгах, за холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төгсөгчдийн орлогоос хамаарсан уян хатан эргэн төлөлтийн тогтолцоо, сайн төлөгчийг дэмжих урамшууллын тогтолцоо бий болох, салбар хоорондын их хөгжлийн одоо боловсруулж ингээд боловсролын зээлийн сангийн 2.0 гэдэг хөгжлийн одоо хуулиуд дээр бас бид нар ажиллаж байна. Энийг удахгүй бас энэ мэргэжлийн байнгын орон дээр бас энэ концепцүүдийг танилцуулнаа. За мөн одоо багш нарын боловсролын салбарын цалингийн асуудал дээр бас тодорхой үл ойлголцол үүссэн байсан. За энийг одоо бид нар энэ үл ойлголт дээр цэг тавьж, за нэг цалингийн одоо тогтолцоон шилжүүлсэн бас ийм ажлуудыг бас өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүллээ гэдгийг бас ингээд товчлоод хэлчихье гэж бодож байна. За холбогдох танилцуулгыг бол байнгын орны гишүүдэд хүргүүлсэн байгаа. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Тэ нэм очир төрийн нарийн бичгийн дарга. П оюун боловсролын сайдын зөвлөх, Х Тамир боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч, Мөнх оргил боловсролын эдийн засаг санхүү бодлогын газрын дарга, Б Түмэн дэлгэр дээд боловсролын бодлогын газрын дарга, Ил Ганбат боловсролын ерөнхий боловсролын бодлогын газрын дарга. За ийм бүрэлдэхүүнтэй ажил хэсэг орж байна. За танилцуулгатай холбоотой асуулт асуух гишүүд нэрсээ өгье. За Зулфар гишүүн. За Сархтын Зулфар гишүүн асуулт асууя.